Дорн таймын төрийн болон орон нутгийн өмчит 26 үйлдвэрийн газарт аудитын шалгалт хийсэн дүнг аймгийн тэргүүлэх аудитор Болор Тул танилцууллаа. Аудитор 9 өөрчлөлтгүй дүгнэлт 2 хязгаарлалтай дүгнэлт гаргаж байгууллагуудад хүргэлсэн байна. Монгол улсын хэмжээнд юу нэг ямар асуудлуудаар нийт төсвийн болоод төрийн өмчит байгууллагууд маань асуудал гаргаад байгаа. Энийг яаж залруулах боломжтой, шалтгаан нөхцөл нь юу юм бэ гэдгийг гаргах юм үндсэн зорилготойгоор санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгсэн. Шалгалтын явцад нийт 3 тэрбум төгрөгийн санхүүгийн тайлангийн алдаа зөрчил илрүүлснээс гадна ихээхэн хэмжээний мөнгөнд дүн бүхий залинангийн шинжтэй эрсдэлт асуудлууд байгааг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Илрүүлсэн алдаанаас бол 806.3 сая төгрөгийг бол залруулсан. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлан залруулад энэ алдаа одоо бол байхгүй гэсэн үг. За залруулагдаагүй зөрчлийн хувьд бол 2.2 тэрбум төгрөг байна. За ингээд 15.8 тэрбум төгрөгийн асуудалтай бол залинангийн буюу эрсдэлтэй ийм асуудал байгаа учраас хууль хяналтын байгууллага шилжүүлж ажилласан. Байгууллагууд худалдан авах ажиллагаа анхан шатны баримт бүрдүүлэлт, хөрөнгийн бүртгэл тайлан тусгаагүй, гүйцэтгэх тооцооны дансаар дамжуулаагүй зэрэг алдаа зөрчил гаргах нь элбэг байна. Худалдан авах ажиллагаан дээр төсвийн шууд загчдаар хязгаарлалтай дүгнэлт авсан байгууллагууд ихэнх нь улсын төсвийн бие сургууль цэцэрлэг байсан. Шалтгаан нөхцөл нь юу байсан гэхээр сургууль цэцэрлэгийн төсвийн загчид маань худалдан авах ажиллагааг хууль дүрм журмын дагуу зохион байгуулахгүй байна. За зохион байгуулсан ч тухайн одоо гэрээлэгч шалгарсан одоо аж ахуй нэгжтэй гэрээ байгуулахдаа бараа материалын нэг жүүн за тэгээд нөгөө тоо ширхэг нь байхгүй тийм гэрээг байгуулж байна. За байлаа гэж бодоход нөгөө буцаагаад гэрээгээ дүгнэхдээ яг тэр тоо ширхгээрээ биш үнийн дүнгээрээ биш ингэж гэрээгээ үнэлж дүгнэхгүй ийм асуудлууд байгаа учраас энэ бол өөрөөр тэр чигээрээ ийм эрсдэлтэй залингийн асуудал байна гэдэг ийм байдлаар бол сургууль цэцэрлэгүүдэнд хязгаарлалтай дүгнэлт авсан байгаа. Түүнчлэн байгууллагууд шилэн дансны тухай хууль хэрэгжүүлээгүй зөрчлүүд нэмэгдэжээ. Нөхцөл байдлыг нь төсвийн загч нар нэгтлэн ингээд хүний нөөцийн хөдөлгөөн орсонтой холбоотой болов сүүлийн 2 жилд гэдэг ийм бол анализыг бол төрийн аудитын байгууллагаас хийгээд байгаа. За дотоод хяналт хангалтгүйтэй холбоотой бол 21.2 645.7 сая төгрөгийн алдаа зөрчил байна. За ер нь одоо гарсан төсвтэй холбоотой ялангуяа 150 сая төгрөгтэй холбоотой төлбөрийн акт тогтоохоор төсвийн загч нар ийм одоо нэгтлэн ингээд оруулаад ирсэн болохоор зурцсан, ингээд баталцсан гэдэг энэ асуудлуудыг дараа нь өөрсдөө орж ирээд яриад байна. Уг нь бол тэр дотоод хяналт гэдгийг чинь гарын үсэг зураад дараа нь баталгаа суугаад байгаа биш хяналтыг хэрэгжүүлэх чагаа төсвийн тухай хууль нэгтлэн бод бүртгэлийн тухай хуулинд тэрийг хянаж батална гэдэг үүргийг төсвийн загчид өгсөн байгаа шүү дээ. Тийм болохоор одоо бол харьцангуй бас захин болцсон та бүхэнд илгээгдэж байгаа төлбөрийн баримтууд чинь өөрсдөө ардаа нэхэмжлэгийг зарлагын баримттайгаа ингээд бүгд онлайнаар захимаар илгээгдэж байна. Тэрийг хянаж нэгтлээд ажлын байр дээр байхгүй юм томилтой цаг хугацаа бол уцтаад энэ юм байна тийм үү гэдэг ингээд асуугаад ингээд баталдаг байгаа ч гэдэг бас энэ аман зөвлөмжийг өгөхийг хүсэж байна.